За сайн бацхан үзэгчтэй. За манай өнөөдрийн подкаст үргэлжилж байна. За өнөөдөр бид нэр зүрхний хэм алдагдлын талаар ярина. Тэгэхээр өнөөдөр манай зочноор улсын 3 дугаар төвийн эмнэлгийн зүрхний хэм судлалын тасгийн эхэмч Досжан нэмж хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр хоёулаа өмнө нь бол одоо манай подкастаар ингээд одоо юу гэдгийг зүрхний шигдээс гэж юу юм, ер нь зүрх судасны өвчин гэж юу ингээд айгүй олон сэдвүүдээр ингээд жижиг хэсэг болгоод ярьсан байгаа. Эмчнэр маань бас их сонирхолтой кейсүүд ярьсан. Тэгэхээр энэ удаа би танаас асуух зүйл нь юу гэхээр зүрхний хэм алдагдал гэдэг одоо манайхны дунд бас нэлээд түгээмэл байдаг юм шиг байна. Би бол бас ингээд мерсер найз нөхөд одоо аав ээжийнх нь кейсүүдээ сонсч байсан. Тэгэхээр энэ зүрхний хэм алдагдал гэдэг юм яг юунаас үүсдэг юм? Ер нь энэ хэм алдагдaltaй холбоотой одоо олон баримтууд байдаг баг. Та энэ талаар нэг үзэж байгаа үзэгчд маань одоо кейс ярьж өгөөч те. Зүрхний хэм алдалтай 90 зүрх судасны эмгэг маань тархалтын үед болохоор тэрүүн байранд явдаг. Тэгээд энэ бол бас нас баралт бас өндөр эмгэг. Хийсэн судалгаануудаас харахад даралт хэсэлтийн эмгэг бас ийм өндөр байна. Нийт феномен 50 буюу түүнээс дээш хувийг бас их өндөрж байгаа. Бас бодисолицооны өөрчлөлт бас их тохиолдолд одоо хэлбэх одоо суугаа байдалтай ажил хийхдээ нийгмийн бас нэмэгдэж байгаатай холбоотой зүрх судасны сүр эмгэг маань болохоор ихсэж байгаа. За тэр дундаа болохоор бас нас ахих тусам бас энэ хямалдалт эмгэг бас тархалт нэмэгдэх хандлагатай. Энэ хямалдж байгаа зарим эмгэг маань болохоор зүрх судасны сүр эмгэгийн тархалт нэмэгдсэнтэй холбоотой хамтдаа энэ бол давхар эрсдэлт хүчин зүйлэнд болж явдаг. Жишээ нь даралт хэсэг эмгэгтэй хүмүүсийн дотор хямалдалт их тархалттай байдаг. Дэрэн нэмэд болохоор зүрхний ишемийн өвчин буюу сус хумсрах эмгэгтэй хүмүүсээс бас хямалдах эмгэг тохиолддог. Залуу хүмүүс ер нь хэм алдагдлаар хэрэг ирж байна танад. За ер нь хямалдалт маань өөрөө болохоор бас төрөлхийн гэд байгаа. Бас олдмол байдалтай байж байгаа. Бодисын солилцооны алдагдaltaа одоо залуу хүүхдүүд маань илүүдэлжинтэй их болдог болцоо. Тэгсэн. За тэгээд бас хэрглэж байгаа амьдралын хэв маяг амьдарч байгаа байдал тэгээд ажлын нөхцөл стресс одоо бас энэ утаанаас ихсүүлээд бүх юм тодорхой хэмжээний зүрх судасны эрсдлийг нэмэгдүүлж байгаа. Энийн суурин дээр болохоор бас хямалдах эмгэгүүд бас тодорхой хэмжээгээр онцлогдож байгаа кейсүүд бол байна тий. Би 2014 оноос хойш энэ чиглэлээр ажиллаж байгаа. Сүүлийн 10 жил. Тий. 16 онд ер нь Монгол улсад анхны хэм алдалтын баг гэж бий болсон. За. Тэр цагаас хойш энэ салбарыг одоо багийн гамт энэ чиглэлээр мэргэшээд бас бусад ижил төвшингийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллаад энэ нэмгийн талаар ажиллаж байгаа. Анхааруулжтай кейсүүд танд ер нь хэр их тохиолдож байсан юм? Мэдээж эрг сүрэг янз янзын кейс байгаа л байх л да тийм. Над дээр нэг ийм кейс байдаг байхгүй юу? Одоо манахасаа нэг хүн 90-нд явж байгаа тухайлдаад унчихсан. Тэнгүүд нь харуулдаг гээд хөхөт яваад MRI хийлгээд компьютер хийлгээд тэр маань харуулт биш зүрхний хэм удаашсан холбоотой та ухаалдсан байна гэдэг тогтоогдсон. Тэнгүүд нь тэндээ хагалгаанд орох гэхээр тэндээ бол манай мөнгөөр нэг 40 орчим сая төгрөгийг санал болгосон. Тэнгүүд нөгөө манай эдийн засгийн хувьд боломжгүй учраас хэвтэй байдалтай тээвэрлэгдэж ирээд манад хаалганд орж исэн. Одоо босхороо манараад тухаалдаад мужраад. Тэгэхээр нөгөө ингээд ухаалдах болгоно бас өөр шалтгаантай байж болдог тий. Ер нь одоо энэ хямалдалт эмгэгүүдийн дотроос тосхорын жиргэний энэ тархалт маань ер нь дэлхийн нийтээр илбэгт байдаг. Зүрхэн дотор бүлэн тогтдог. За нийт тохиолдлын 20 орчим хувьд нь цус хумсрах хэлбэрийн харвалт үүсэх. Тэгээд амнаас алдах, одоо тахир дутуугуулах, хөдөлмөрийн шатвар алдагдах бас эрсдэх. Тийм эмгэг байдаг. Нэг хэсэг дэмжлэгийн бол амьдралын эрүүл зөв дадал ягт холбоотой байдаг. Зүрхэн дотор бүлэн тогтоохгүй тулд болохоор цус шингэлэх юм уух шаардлагатай болдог. За тэрний болохоор хувь хүний нэг эрүүл мэндийн боловсролын байдал, эдийн засгийн байдалтай холбоотой бас эмээ алдаг оноггүй нэрээ тийм гардаг багш. Явцтай болохоор нөгөө харван гэдгийг мэдж байгаа мөртлөө хайхрамжгүй байдлаасаа бас харамсалтай тохиолдлууд бас хэд хэдэн кейс байна.
За гэхдээ энэ бол нэг эмчлэгдэхгүй эмгэг биш. Сэрэмж илүүдэхгүй л байна л да. Тэгэхээр үзэгчид маань бас дараа нь анхаарал авчихад ингэх хэвээр биш үү? Би одооноос эхлээд одоо анхаарах хэвээр байх шүү ч гэдэг юм уу те тийм талаас нь. За ер нь хямралт маань өөрөө болохоор нөгөө зүрхний сохилтын тооны хувьд болохоор цөөрөх буюу удаашрах хямралт гэдэг. Харин эсрэгээрээ болохоор 100 буюу түүнээс дэш ихсэх дэлсэгтэй урлагийн хямралт гэдэг байна. Тэр өнөө пульс ихснэ гэдэг чинь пульс ихснэ тэрийг хэлээд байгаа. За тэр нь нэмэт болохоор энэ бол нөгөө амнасанд аюултай болно, аюулгүй хэлбэрүүд гэд дотроос олон төрөлтэй. За. Энэ бол хүний хэвийн хөдөл зүйг алдагдуулна одоо даралтай бууруулах, шок гэдэг хэлдэг. Эсвэл болохоор ухаалдаж унах ч юм уу те. Тэгээд бүр амнаас цаашлуул амнасны асуудал хүртэл гаргадаг. За тэр үедээ болохоор бид нар хамгийн гол асуудал маань болохоор хямралтыг онцлох нь чухал байна. Тэрнээсээ гамаараад цааш эмчилгээний аргуудаа тухайн үедээ шийдэх боломжтой байна гэж хэлж байна. Үгэнд ордгоо өвчтнүүд байх уу? Ер нь бол одоо та хэдийн зөвлөгөөг дагадаг уу гэх юм уу? Эмчлүүлээд өчнөө та хэд ингээл эмчлээл хагалгаа янз бүр юм оруулаад өчгöd тэрийгээ мөрдөдгөө гэх юм. Дараагийн нэг юу жишээ нь кейс болохоор ер нь хэм алддаг, хяналтгүй байдаг, архиудаг. Тэгээд тэр удаан хугацаагаар явсаар байгаад нэг удаа нөгөөг болохоор ингээд цахилгаанаар сөхөхөөр гараа химийг зассан байгаа. За тэгэнгүүт нь нэмийн алдаг оноо ууж байгаад харвчихсан. За тэгэнгүүт нь харвдаг юм байна, энэ болохгүй юм байна гэдгийг мэдсээр байгаад давтан гарбалт төсчихсэн. Тэгэнгүүт нөгөө хямралт маань удаан хугацаар үргэлжлээд байгаа үед зүрхний бүтцийг гэмтээгээд идэг. Одоо болохоор нөгөө хүнд зэргийн зүрхний дутагдал гэдэг онцтой бий болчихсон. Одоо л биеийн нэмийг ингэж уух ёстой гэдгийг илүү ойлгоод байгаа байхгүй юу? Бүр одоо энэ чинь өөрчлөлтөнд орсны дараа биенийг одоо арай илүү хянах байжтэй гэдгийг одоо ойлгож байгаа жишээ нь. Энэ бол их харамсалтай кейс биш. Бодоход бол харамсалтай кейс. 3 байхад ижлэгэн зөвлөгөө өгөхөд 3 өөр янзаар ойлгох жишээ нэ. Тэгэхээр л одоо нөгөө талаасаа болохоор одоо илүүдэл жинтэй байвал одоо гэр бүлийн үедээ хамтдаа зөвлөгөө өгвөл нэг тогоноосоо олж байгаа учраас ямар хоол хийх үү, юунд анхаарах вэ гэдгээс ихсүүлээд маш чухал байгаа. Нөгөө талаасаа болохоор бид нар болохоор ямар нэгэн ухаан алдах ч юм уу хүнд байдалд орсны дараа ихэнхдээ ойлгох гэдэг. Хүндэрсний дараа. Бусад үедээ болохоор нэг хайхрамжгүй байдал ч юм уу нөгөө талаасаа болохоор нэг гайгүй болов гэдэг те нэг санаасаа нэг ингээд би ер нь ихэнх эмчлүүлэгчтэй зөвлөдөг нь эмчилгээ гэдэг ийм уух биш гэж зөвлөдөг. Ерөөсөө. Тий. Хамгийн чухал нь өөрчлөж болох амьдралаа одоо нөлөөлөхгүйс эрсдлээ бууруулж байгаа. Дараагийн асуудал болохоор өөрийн биеийг хянаад сурчих. Тэгээд тохируулж эмийг хэрэглээс сурчих. Тэрний дараа бид нар болохоор амьдралын чанар сайтай одоо тий эрүүл бас дээр нь нэмэд нэг эмгэг байдлын давтамж бас хянах бас буурах боломжтой гэж хардаг. Тийм байна. Хэм алдагдaltaй гэдгээ мэдсэн хүн тодорхой хэмжээний дэглэм сахиад эхэлдэг байх л да. Эмчилгээний үеэрч гэдэг юм уу тий. Ямар дэглэм сахих ёстой юм. Манайхан бол одоо ялангуяа зуны үеэр бол ийш тийш аяллаар явдаг шүү дээ. Тэгэхээр аяллаар явах тохиолдолд хэм алдагдaltaй хүнд бол жоохон төвхтөө байдаггүй юу? Хэм алдж байгаа гэдэг ойлголт маань ингээд хэвийн цусны эргэлтийн байнга алдагдaltaй байгаа байдал. За энэ байдал болохоор нөгөө нойрны байдал, биеийн ачаал, сэтгэл санаа, өдөр тутмын амьдралын хэв маягтай холбоотой эмнэлэг зүйд илэрж байгаа шинж тэмдэг хэр их байх уу гэдгийг шууд хамааралтай байна. Шүн дундаа одоо хорхордог, амьсгал тасалддаг хоёр хүний нэг нь тос гурын жирүүний үсэг эрсдэлтэй гэж үздэг. Тэгэхээр болохоор одоо илүүдэл жинтэй, хорхорлолтой, шүн дунд амьсгал тасалддаг эмэгтэй байвал бас маш өндөр эрсдэл байна. За хоёрдугаар илүү нөлөөлөл маань болохоор архины хэрэглээ. За архи удаг 3 хүний нэг нь тос гурын жирүүний бий болдог гэдэг судалгаанууд байдаг. Одоо нүдэн дээр ингээд сайжраад шинжилгээний хариу их сайн гараад ингээд явхлаэр ер нь баяр төрдөг үү та нар? Бид нар болохоор одоо хүний нэг хүнэрлээ тэргүүний одоо үл хөдлөл явсан бид нарын жаргал. Тийм шүү дээ. Тийм. Одоо ингээд зүрхэн зогсох гэдэг байгаа хэцүү байдалтай ирлээ. Нөгөө хагалгаанд орсноороо болохоор нөгөө зүрхний дид хэсгийн шалтгаалт дэлгэцтэй хагалгааны урд нь болохоор 93-аас 97% үр дүнтэй хагалгаа.
Тэгэхээр 100-өөс 93-аас 97-нд 100% идэгэн гэдэг болохоор өөрөө бол том амжилт гэх тийм байна. Тий. Хүмүүс өөрийгөө бол одоо жишээ нь хэм алдагдaltaа гэж мэдэхгүй байх тохиолдлууд их байдаг байх. Өөрөөр хэлбэл хүндэрч ирээд тэрнийхээ дараа одоо нэлээд тийм хүнд болсон хойно нь одоо араас нь хөөж имжлэх гэх юм уу одоо тиймэрхүү процессуд байдаг. Ялангуяа манай эрчүүд бол энэ тал дээр жаахан төвчээд тэсэд яваад байдаг. Тэрийг тийм гэж бодоагүй шүү дээ ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ер нь анхан шатны одоо шинж тэмдгүүд хэрхэн яаж илэрдэг хэм алдаж байгаа. Хүнд өөрт нь яаж мэддэг. Хүн болгоны мэдрэмж өөр байгаа. Зарим нь зүрхний цогцолтын жишээ нь одоо 150, 180 согж байгаа мөртлөө хаяа нэг дотор билбэгдэх өөрийгөө мэдрэхгүй. За тэгээд одоо баг албан шаардлага гарч юм эсвэл очиод дийлгэнгүүд нөгөөх нь өндөр байлаа гэж мэдэх тохиолдлууд бий. Эсвэл вир дийлрүүлэх ярьж юм уу те. Зарим хүмүүс болохоор ганц 2 хэм алдахад илүү зовоорлаад ээж болдог. За ерөнхийд яг тим шинж тэмдэг гэдгээс илүү дотор давшдаг, зүрх дийлсэх, дотор бэлбэгнэх, амьс гаадаг, тавгүйдэх зовоороо голдуу илэрдэг. За энэний онцлогооны гол арга нь бол зүрхний бичлэг. За зүрхний бичлэг маань өөрөө болохоор стандарт буюу 10 секундээр бид нар бичлэг хийх боломжтой. За тэгээд давтамж нь харилцан адилгүй байдаг учраас одоо 10 жилдээ нэг удаа хэм алдалт нь илэрч болдог. Эсвэл өдөр болгон тогтмол байвал нөгөө бичлэгийг хийх болгоно хэм алдалт нь гараад ирж бас болдог. Тэгэхээр юу гэж зөвлөх гээд байгаа гэхээр өртөө тавгүй байдал мэдрэгдэг. Дээр зурсан зөөрөө дийлрэх болгондоо аль болох бичлэг хийхийг зорих хэрэгтэй. За тэгээд тэр давтамж маань өдөр болгон биш байвал уртсгсан аргаараа хийх боломжууд бүрдсэн. 1 хоног, 2 хоног, 7 хоног зарим тохиолдолд бид нар бид шив суулгадаг. Олон жилийн суулгас ЭКГ-гээд энэ маань 2-4 жил хүртэл нөгөө зүрхний хэмийг цогцолтыг хянах боломжтой. Бас тийм аа тий. Тэгээд эмгэг үед илрүүлээд дараагийн эмчилгээний аргыг сонгох боломж бүрдэж байгаа. Улсын 3 дугаар төвөнийг болохоор улсын хэмжээнд лавлах тусламж үзүүлдэг. Тэгээд одоо төлөх хөлдөх шиглэлийн хаалгаа болохоор 3 дугаар эмнэлэгтээ зөвхөн хийгддэг. Улсын хэмжээнд одоо 1-р эмнэлэгтээ бас сүүлийн үедэд болохоор хийгдэж хөгжиж байгаа. Сулгас эмчилгээний бараг 80-аас 85% ангараа 3 дугаар эмнэлэгтээр хийлгэдэг. За нөгөө хэм удаашрах хэм алдалт маань өөрөө болохоор зүрх сөгсөх эрсдэл өндөр. За тэгэхээр бид нэр 24 цагт одоо шаардлагатай тохиолдолд яг аль аймаг гэдгээс өвөл хамааран улсын хэмжээний төсөл үзүүлж байгаа. Сүүлийн одоо 20 жилийн хугацаанд гэж авч үзвэл ер нь манайхны зүрх судасны өвчнөд холбоотой ойлголт ер нь хэр өөрчлөгдсөн юм бэ? Нэгдүгüүрд болохоор мэдээллийн их сурвалж маань ихсэж байгаа. Тийм. За нөгөө талаасаа болохоор ер нь болохоор зүрх судасны одоо ингээд Люксембургийн төсөлмж хөтөлбөрийн хүрээнд 24 дахь жилдээ одоо 3 дугаар эмнэлэг болохоор одоо зүрх судасны үндэсний төвийн үүрэг хариуцлагын хүрээнд бас юм одоо төслийн хүрээнд болохоор 21 аймаг 9 дүүрэг зүрх судасны эмч нар одоо мэрэгшсэн байдал одоо сургагдсан. Нөгөө талаасаа болохоор бас тэндээ болохоор онцлогооны чадамжид нэмэгдчихсэн. Тийм байна. Тэ? Бас ард иргэдтэй шиглэсэн нэрнгүүдээ ингээд одоо зүрхний өдөр за бусууд юу гараа тэгээд онлайнаараа бид нар тодорхой хэмжээний сургалт хийж байгаа. Дэрэг нэмэт болохоор энэ өвчтний илрүүлэлт илүү нэмэгдсэн. Одоо ингээд өмнө болохоор нөгөө шигдэс гэдэг он шиг болохоор зарим эмч нар манд болохоор бүр нь уншиж чадахгүй байсан бол одоо бол онцлог дээрээ сумын төвшинч гэсэн онцлог боломжууд бүрдчихсэн. Хяналт сайжирчихсан. За нөгөө талаасаа болохоор ингээд нийгмийн эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн хүртээ хэмжээний жаахан сүүлийн жилүүд нэмэгдэж байгаа. Тэр нэмэт 3 дугаар эмнэлэг болохоор ер нь сүүлийн 4-5 жилийн хугацаанд даралт хэсэлтээ хянах аян гэд хамбангтай нийлээд бас 21 аймгийн түвшинд тойроод яваад байдаг юм уу тий. Би тэрийг бол их сайн мэддэм юм. Миний анхаарал их өртөөд байсан тий. Тим төсөлмжлөгөөнүүд ингээд нэмэгдээд ирэнгүүт нь бас хувь хүмүүсүүдийн эрүүл мэндэд анхаарах ёстой юм байна. Энийг хянах ёстой юм байна. Энэ одоо тий дараа нь одоо ингээд өмнө болохоор одоо ингээд манай салбар байхгүй сошин одоо ингээд 16 оноос хойш ингээд
гарч ирсний дараа болохоор энэ чиглэлийн ийм алдалт би одоо илрүүлэлт нь арай илүү нэгүдэд ийм алдалтын имчилдэг юм байна, хямдаг юм байна тий. Ийм одоо цэцлэмжлэгээ одоо өргөжж байгаа гэж ойлгож байна. Тийм байна. Бид нар нөгөө хим алдалт гэхээр голдуу нөгөө амд амжиж имчилгээг их дуртай хүмүүс. Чи юу удаг, би тэр юу удаг, энийг удаг, энэ сайн байна. Бүр Facebook-ийн группээс асуудаг. Тэгэхээр болохоор хим алдалт болгоны юм болохоор хүн болгонд ижлэгэм тарахгүй. Яагаад гэвэл хүн болгоны эмгэг байдал маань өөр байж болдог. Зарим нь болохоор юм болвол тарахгүй юм хэрэглэх, эсвэл тунгаа гэдрүүлэхэд нь эсрэгээрээ хор болох жишээ. Тэгэхээр болохоор нэгдүгээрт болохоор эрсдлээ бууруулах чухал, хоёрдугаарт өөрийн биеийг хэвийн байдал байгаа эсхийг хянах нь чухал. Тэрэндээ тохируулаад имчилгээгээ эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь бүр илүү чухал гэдэг. Зөв. Санал тань. За баярлалаа.